Тэгээ одоо энэ манай Монгол төрийн бодлого галзуу үний өдрийн тэмдэглэл шиг л явах юм да. Нэг жилийн өмнө оруулж ирсэн хуулаа өнөөдөр ингээд өөрчлөлтөө сууж идэг. Тухайн батлагдчихсан үзэл баримтлалын хүрээнд хуулийн үр дүн юу ямархан байсан хоёр сайдаа. Энийг таваас их сайхан тодорхой нэг тайлбарлах хэрэгтэй байна. Хоёр дахь юм л энэ 4 жилийн хугацаанд 209 тэрбум төгрөгийг том аж ахуйн нэгжүүд төгсөн. Тэр аж ахуйн нэгжүүдтэйг уулзж байгаа юм уу? Ямар шалтгааны улмаас энэ үнийг өсгөхөд өөрөгдүүлээд байгаа. Тэгээ ер нь бодлогын шийдвэр гаргасан юм бол энийг нэг хэвээр нь үлдээгээд өшөө өрсөлдөх бодлогын ямар боломжууд байна гэдэг дээр өнсөдөө аж ахуй яам. Дээрээс нь сайд энэ дээр бас бодлогын төвчний судалгааны бичиг баримтууд хийсэн юм уу? Хийгээгүй юм. Одоогийн мөрдөж байгаа хуулийн дээр ш. Оросын зах зээл дээр дахиад өрсөлдөх өшөө ямар бодлогоор дэмжүүл үр дүн гарахаар гэдэг дээр судалгаа хийсэн юм уу? Ер нь манай энэ хүнсөдөө аж ахуй яамны хан бас нэг юм нэг төрийн бодлогоо барьж явахгүй бол нэг сайд очихоор дарга нар нь бүгд өөр болчдөг. Байгаад байдаг зан характер тухайн батлуулж байсан хуулийн үзэл баримтлал дээр ингээд өөр байр суурь илэрхийлээд байдаг нэг ийм хандлага явааддаг. Ер нь одоо энэ өнсөдөө аж ахуйн салбар түрүүн зарим гишүүдийн хэлээд байгаа бас бодтой шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар гэдэг түрүүн гишүүн асуухаар газар тариалангийн салбар гэдэг татаж оруулж ирээд тэгээ хэдэн ах сайд нар маань өөрийнхөө сонгогдсон бүсдэр тэр мөнгө авч хуваарлдаг энэ байдлаа одоо эзээ зогсох. Тэгээ зарим нэг юм үнэнгээр хэлмээр шүү дээ. Энэ шинэ оршоо одоо ингээл асуудалд орно шүү ингээ хоёр сайдаа. Яг энэ гурил шиг. Тухайд сонгуул зориулаад нэг юм хийцэн. Өнөөдөр үр дүнгээ бид нар ингээ бүгдээрээ хэлэлцэл сууч. Сонгуулийн хооронд төрийн бодлогыг өөрчилдөг ийм байж болохгүй байна. Ялангуяа энэ хүнсний салбар дээр, газар тариалан мал аж ахуйн салбар дээр, аж үйлдвэрийн салбар доктортой явж хөгжих хэрэгтэй. Энийг бас нэг болмоор байдаг. Тэгэх хоёр сая сүүлийн үед одоо ингээд их хурл баталж өгсөн л гэдэг нэг яриад болсон. Мөнгө төгрөг байхгүй байна, их хурл баталж өгсөн тэрний хүрээнд л ажиллаад байна гэдэг. Гэхдээ та сайд бодлого боловсруулах ёстой. Хөрөнгө оруулалт татах ёстой. Гадна дотны байгууллагуудтай боломж болцоог нээх ёстой. Хуулийн төсөл дээр ажиллах ёстой. Одоо миний мэдхийл өнгөрсөн 12 сард тантай уулзж байгаа хуулийн төслөө удахгүй өргөн байрна гэсэн одоо хүртэл ингээд өргөн байраагүй л байдалтай байж байгаа. За хамгийн сүүл хэнд хариуцлага тооцох юм бэ? Зүгээр ингээ яриад өнгөрөөд байдаг бид нар цаашдаа ингээ явуудвал энэ улс өхөөрөө өгчихгүй гэдэг нь бол харагдчих. Ямар нэгэн хүн энэ хуулийн төслийг өргөн барьсан, ямар нэгэн бодлогоор дэмжиж явсан, ийм алдаа оноотой байсан юм бол хэн хариуцлага тооцох? Хэнд тооцох? Хариуцлага тооцож дараагийн сайд нар, дараагийн дарга нар үр ашигтай ажлуудыг хийж үр дүнд хүрэхгүй бол хэл нэг юм нэг цаг хугацаа өнгөрөөсөн асуулт асуухаар амын тагалдаг хэдэн хариулттай. Үр дүнгээ л ярий. Энэ хуулийг батснараа ямар үр дүн гарсан бэ? Яагаад одоо өөрчлөх гээд байгаа юм бэ? Одоо энэ батлагт байгаа хуулийн дээрээ илүү дахиад дэмжиж энэ гадны зах зээлтэй өрсөлдөх боломжуудаа нээж өгөхгүй юм уу? Дотоодын хөрөнгө оруулагч нар, гадаадын хөрөнгө оруулагч нараа энэ мал аж ахуй газар тариалан салбар дээрээ нээж оруулж ирэхгүй юм уу? Зах зээлээ хэлэхгүй юм уу? Тэр ийм тодорхой асуултууд дээр энэ хоёр сайд багцлаад өнсөдөө аж ахуйн бас хариулчих. Тэгээд тодруулъя. За энэ хоёр сайд хариулт өгье. Засгийн газар улсын их хурлын баталсан бодлого, улсын их хурлын баталсан төсвийн хүрээндээ л үйл ажиллагаа явуулдаг. Жилийнхаа төсөв мөнгөний бодлогод орж ирдэг. Их хурл дэмжүүл тэр бодлого тусгал болоод төсөв болоод явдаг. За тэр хүрээнд ажил явж байгаа. Тэрнээс сайдын одоо сайн дурын уран сайхан гэж байх боломжгүй шүү дээ. Нэг хоршоодын асуудал, хөндлөө хоршоодын асуудал үндсэндээ нийт хоршоод зориулсан их усрын 90% нь орон нутаг. Төвийн бүсээс бусад газар л байгаа. Яг тэгвэл хаана мал аж ахуй байна, хаана хоршоо зохион байгуулалт тэнд л их усрын очиж байгаа. Нөгөө талаас хоршооны асуудлыг шадар сайд амар сайхан хариуцдаг. Хоршоо хариуцсан үндэсний хороо байдаг. Тэр хүрээнд энэ зохион байгуулалт хэрэгжилтэд хангаа явж байгаа. Энэ амжилттай явж байгаа. Малч нэгддэг хөлбөрөөр хоршдог болж байгаа. Шаардлагатай санхүү их усрээр маш хүчтэй дэмжиж байгаа. Энийн үр дүнд хүүхэд бэлтгэл энэ ноос ноолор харь ширний энэ
цагаан алт болон бусад бодлого энэ дээр холбогдож орж ирж байгаа. Ингээд нэг цогц явуулах гэж л оролдож байгаа зүйл шүү дээ. За хуулиудыг бэлдээд үндсэндээ төр хүчээсэн ажлын хэсгүүд их хурлаас гарцсан ажиллаж байгаа. Тэр ажлын хэсэгтэйгээ бид хамтраад хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Гол одоо хуулийн удахгүй одоо хөдөө аж ахуйн ерөнхий хуулиас ахуулаад ер нь хөдөө аж ахуй гэдэг биднийг сайн ойлгоод авъя. Ер нь хөдөө аж ахуй манай одоо тулгуур салбар мөн үү? Уулуурхаагаас ангид эдийн засгийг босгоход хөдөө аж ахуй хөнгөн өдөр салбарыг хэрхэн хөгжүүлж бодох юм гэдэг асуудлыг нэммээр оруулж ирж улсын хурлаараас бодлогын асуудлыг шийдүүлнэ. Доктортой адилханхын тулд Улаанбуудаа гурил дээр нөөцийн асуудал байгаа. Нөөц жил болгон 100 мянгаас доошгүй Улаанбуудаа худалдан авчиж стратеги нөөц бүрдүүлээд үн өссөн үед нөөцөөсөө гаргаж үн докторжуулдаг, үн хямдах үед нөөцөө зузаатгах гэдэг нэг ийм л бодлогыг хэрэгжүүлчихэд энэ газар тариалгын салбар ингээл чигдрээл хил амгүй явчихна. Тэр зохицуултыг үүрэг эрхийн энэ засгийн газарт хариуцсан яамд нөхцөл тэгээ зохицуулаад явчихна шүү дээ. 300 мянган тонн үр тариа нийтдээ нэг багадаа 300 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн байхгүй юу? Гэхдээ энийг хийхин тулд мянган тариаланч, олон мянган хүний хүч хөдөлмөр, олон бэлтгэн нийлүүлэгч оролцож шийдэг юм бүтээгдэхүүн салбар шүү дээ. Тэгээ 26 оны төсвийн бодлоготой нийцүүлээд бид нар оруулах бүх бодлого оруулж ирнэ. Энэ жижиг дундыг үнэхээр дэмжих хэрэгтэй байна. 4 эхний эдийн хүсэлт байна. Бидэнд их усэр байхгүй. Байгаагаа бид нар эргэн төлөлтөөр маниаурлаад ингээд нэг ийм хэмжээнд их усрыг хөшүүрэгдсэн маягаар нэмж чадж байгаа юм. Жижиг дундаа дэмжиж байгаа аймагуудад мөнгө нэмээд дэмжээд хамтраад хүчийг нэмж байгаа. Манай энэ хэрэгжүүлж байгаа бодлого мөн адилхан шүү дээ. Дандаа банкудад зээлийн хүүгийн татаас өгөөд мөнгө өсгөж байгаа. 10 тэрбумыг 100 болгож эдийн засагт оруулж байгаад бодлого шүү дээ.